Сайн байна уу? Та сайхан зусж гин үү? Сайн байна уу? Сайхан зусж гин үү? Таныг энэ 5 сарын 17-нд сайхан ном гаргаж, номын байраа хийх гэж байгаа гэж сонссон. Ном гаргана гэдэг чи одоо энэ яваа насны бас хийх ёстой сайхан буян төлсийнхаа хамгийн том их чухал ажлыг хийж байгаа гэж тооцдог гэж ярьдаг шүү дээ. Одоо өгчийнхаа талаар тэгээ та бол Говь Алтай аймгийн хүн. Та том сайхан хайрхнуудтай, олон сайхан танай аймгаас ч одоо олон алдар нэгтэй зохиолчд ихтэй. Ийм сайхан нутгаас гаралтай ихч байгаа. Та манда өөрийнхөө нэрний талаар таны нэр их өвөрмөц хүн болгонд бас байдгүй ховор содон нэрнийхээ тухай эхлээд та жоохон танилцуулах уу? За би Говь Алтай дэлгэр сумын хүн байгаа юм аа. Дангалтай гол гэж байдаг дэлгэрийн. Тэр Дангалтай гол төдсөн. Манай аавыг Сахиа гэдэг аймгийн зан хүн байсан. Ээжийг Цэпэл гэдэг. Одоо би улсуудын ярьдгаар бол айлын инкри хүүхэд гэмээр юм уу да. Миний дээр нэг охин, хоёр хүү гараад ойрхон сар галсныхаа дараа сарын дотор л өнгөрчөөд байдаг. Борооwan давс гэд манай урд тэр давсны аршаан дээр улсууд нөгөө орж давсны усанд орно. Тэрнийг аршаан гэж ярина. Борооwan давсыгаа далай гэж ярина. Далайд орно гэж ярьцгаана. Тэн дээр тэр одоо манай аймгийн дээдлэлт арын хүрээ гэж байсан. Тэр хүрээн дээр суужсэн нэг эрдэмтдээ хүн ирсэн байна шүү. Чи тэрнтэй очиж уулзаад гээд хааваагаас хэрхийн нурууны цаана байгаа чандамны хүн аавд ирж хилээд тэгээ аав тэр хүнтэй очиж уулзаад тэгээд намайг гарахаас нэг сарын өмнө тэр хүн ирж өөрийнхөө эрдэм чадлыг одоо тэр манай гэрт шингээж өгөөд намайг Винтов гэд нэрлээрэ гэж хэлсэн. Би тэгээ өөрийгөө төрөхөөс сарын өмнө Винтов гэд нэр авсан. Тэгээ миний дээт 3 хүүхэд өргөдсөн гинлээ гэж сонссон болохоор би нэрээ солихгүй зүтгэсээр галаад би хүрч ин да. Ийм сонин сайхан содон нэрийг, аавынхаа нэрийг, өөрийнхөө нэрийг өдөө олон жил өндөр дүргэж яваа танаар бас энэ школод ажиллаж амьдардаг монголчууд бид маш их бахархаж явдаг гэдгийг бас танд хэлэхэд таатай байна. Би одоо гайхдаг юм а та ч уг нь тээврийн инженер мэргэжилтэй хүн байлээ шүү дээ. Би инженер эдийн. Тий, инженер ингээд тооны хүн яаж яваад ингээд одоо гэдэг шиг бүр ингээ алтай ингээд сонин хэвлэлтэй ингээ холбогдоод сонин хэвлэлийн ажилтан болоод юм бичдэг болоод за таныг одоо би бас мэдх юм аа нөгөө одоо манай Аким гой талигач болсон ил товчоогоо сайхан сонин байлаа шүү дээ. Монголын хамгийн тэргүүний сэхэтний оюунлаг ийм сонин байсан. Одоо ийм сайхан улсуудтай бас ажиллаж байсан ийм сайхан учрал өрөөлтэй хүн байлаа шүү дээ. Та чинь тэгээд яаж яваад энэ сонин хэвлэлтэй бичих юмтай ер нь холбогдсон талаараа ярьж өгөөч. За одоо тавилал гэж хэлмээр юм уу да. Би ч одоо инженер эдийн засгийн төгсчөөд Говь Алтай аймгийн тээврийн удирдах газарт одоо хувирлагдаад явж очиход наадам өнгөрөөд л одоо нөгөө томилогдсон газараа томилолттой бариад л очиндоо бодож ирсэн чинь наадам өнгөрөө 2 хоног жисэн чинь аймгийн намаа орооны товчон дээр дууч чинь гэж хэлээд одоо үдээс хойш 2 цагт бэлэн бай гэж ингээд хүн хүрээд ирсэн. Тэгээ яваад очсон яах гэж байгаа учрын мэдээгүй яваад очсон чинь шууд нөгөө аймгийн намаа орооны дээр нөгөө нарийн бичгийн дарга даваа цэрэн хэвлэх үйлдвэрийн орлогч даргаар энэ одоо шинэ төгсөөд ирж байгаа Винтовыг томилох юм а гэж хэлээд тэгэл хэвлэх үйлдвэрийн орлогч дарга гэж албан тушаал дээр очиж юу ч мэдэхгүй хүүхэд түг яг гэдэг дуурдаг машинуудтай тэгээд нэг ингээд гараар өрдөг байсан шүү дээ. Ингээд ийм төвгөө загсч яадаг тийм өргөч нартай их мэтлэнгээр от танихгүй юмд явж очиход би өөр орчхоор тэр цэх өмдмийнхүүд дотор нь ингээд хараа загсаад байдаг байсан. Ер нь тэгээд нэг сар хар загсаж байгаа л тэгээд ажлынхаа дөрийг олсон доо. Тэгээ алтай хөгжил сонин үйлдвэрт гэж ажиллаж байгаа хүүхдүүд сургууль номоо төгсөө 10 жилийнхаа сургууль ирдэг төгсөөд ихтэй сургуульд орох болсон. Нөхөр маань өнгөрцөн байсан. Тэгээд нөгөө хүүхдээ дагаад одоо явахын тулд Улаанбаатар руу нүүгээд орж байгаа юм. Нүүгээд орсон чинь найз руугаа ингээд утастаад одоо би хүрээд ирлээ шүүгээ нэг найз руугаа хэлсэн чинь хүү чамайг Аким гоо сургалаад байлээ чи юу яагаад Аким гоо утас руу ингээд яриатгаа чи Аким гоог бол сургаар л танина. Тэгээд Аким гоо руу ингээд за би Винтов байна гэдгсэн чинь чи хүрээд ирсэн юм уу чамайг ирэх гэж нэг сонсон штэ. Тэгээд чи одоо манайд ажилд орчих хүү чамайг нятлангаар авъя. Тэгээд би одоо урчин 3 цагт одоо юугаар машинаар ирлээ. Энэ юм хүмүүс янзлцгаа би маргааш одоо яваад очие гэд маргааш гэдэг нь 4 өдөр байхгүй. Гэдгсэн чинь за тэгвэл юмаа янзлцгаа нэг өдөр чи шууд ажилдаа хүрээд ирээ гэдгсэн. Сүүлд нь тэгээд нөгөө цалин мөнгөө бодсон чинь намайг ярьсан тэр 4 өдрийнхөө юугаар цалин ажил тушаалд авсан байсан. Тэгэхээр чин одоо Аким баярлахгүй байхын арга байхгүй. Аким гойтойгоо сайхан ажилласан санаа нээж гар нээж ингэж ажиллаж байсан. Эрдэнэцөө дэлгэрхийн хий баян хонгорын хийдгэлүү нэлээ олон хийдийг та цэргийн засварлахад гал бие оролцсон байсан шүү дээ. Тэгээд ийм их одоо ариун
Ариун баян түүхтэй Монголын сонин хэвлэл түүх соёлыг ингээд сэргээн засалцаж босголцож явсан Бентоо өгч маань одоо яаж халтарч яваад Америкт ирээд Америкт ирээд түрүүн хэдэн жил болвоо нэг тойрдох юм бол цагаан эдээ одоо боловсруулах энэ одоо ажил ийм ном гаргая гэсэн санаа ер нь танд хэдийнээс төрвөө энэ тухайгаа ярьж өгнө үү? Америкт ирсэн энэ явдлууд үр хүүхдүүд нь ингээд гадагшаа ингээд яваад ажиллахаар сурахаар ингээд явхад хүүхдүүд ирсэн. Хүүхдүүдийнхээ араас одоо эцэг эхчүүд аав ээжүүд нь ирж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрний жишгээр ирсэн. 2000 онд анх ихж хөл тавьж ялаа. Тэгээд тэрнээс хойш яаж 2006 оноос одоо доктортой шууршаад 20 жил болж байна. Тэгэхээр ч одоо бас л тэр нөгөө монголчуудын нийтлэг жишгээр л энд ирсэн. Тэгээд яагаад инженер эдийн засагч ийм хүн одоо энд юу яачих вэ? Ийм цагаан эдийн ном гаргаваа гэдэг чинь. Энэ бол тэр юу? Одоо үндсэндээ хобби юм л да. Монголчууд бол айл болгон үйлдвэрлэгч, хүн болгон үйлдвэрлэгч байсан. Одоо өөрсдөө хийж үйлдвэрлэж тэрний нэг нь одоо энэ одоо амь зуулгын амьдралынхаа одоо эдэж тижээлээ бэлддэг тэр юм нь болохон дэргийн сүүгээр хийж байгаа буюу өөрөөр хэлбэл бидний нэрлэл занснаар цагаан эдээ боловсруулах үйл явдал. Энд ирчээд ээжсэн чинь нэг гоё Монгол таргаа ичмээр санагдчихна. Нэг сайхан дараас өрөм дээр сайхан халуун гамбирн дээр ч юм уу боорцгоор ингэж үлгэж аваад нэг сайхан юу нэг цэцгийн гойцсон өрөм өмхмээр ч юм шиг санагдана. Эсгэлэн ааруул ингээд шүлснийхээ одоо нэг энийг ингээд шүлсээ гойжуулаад ингээд чахруулаад идмээр ч юм шиг тийм юм байдаг учраас эхлээд таргаа бүрхээс эхэлсэн. Тэгээд ингээд цагаан эдээ хийж эхэлсэн үе хондор 2007. Тэгээ нэгэнтээ ингээ хийгээд ирэхин зэрэг болж байгаа бүтэж байгаа юм чинь дандаа сайхан урам тэрнээсээ урам аваад тэрнийг тэгчих юм бол тэгвэл таргаа бүрдсэн юм чинь аарцаа гаргачих юм да. Аарцаа гаргацсан юм чинь ааруулаа гаргачих чадна. Аарцаагаа хийж байгаа юм чинь тогоогоо нэрээ сархадаа гаргачих чадна. Хэрүүн шиг ингээ цагаан эдээ хийх ийм үйл явдланд өөрөө ирэхгүй ингээд яваад орсон. Үндсэндээ Монгол цагаан эдээг хийгээд ирсэн. Тэгээ би таны над номыг чинь нэг юм айгу олзуурхсан. Түүлийн үед чинь монгол хэлээ мэдэхгүй Америкт төрсэн олон хүүхдүүд байна шүү дээ. Тэгэд энэ таны одоо бичсэн энэ гаргасан ном чинь англи монгол хэлтэй тайлбартай. Яаж хийх юм? Энэ санааг юу яаж болов? Энэ номны одоо дизайн, макет энтрийг яаж одоо хийх тухай санаа болов? Ер нь энэ талаар тийм ном биччихье гэсэн огт тийм санаа байгаагүй. Манайхан ч болохоор дөрөг одоо энэ тэнд одоо хүнд итгэлийн ёслол үйл ажиллагаа болно. Тэн дээр ингээд босоо за одоо ингээд Монголтой холбоотой юм. За ингээд босоод тэгээд ингэж яагаад архан манай. Тэгээд дуулдагч төрийнхөө дуулыг. Тэгээд тэр төрийн дуулж яхахыг ингээд сонсоод ингээд дуулангуудаа ингээд нөгөөдхө бодоод байжсэн чинь амьд сүрэн баяр нь ямар агуу хүн бэ нэрээ өстэй. Энд чинь одоо бүгдийг монголчуудыг босгож байгаа энэ төрийн дуулаараа тангараг тавиулаад байна шүү дээ. Андаа тангараг тавиулаад бид нар өөрсдөө тангараг тавиад байна шүү дээ. Энэ ямар агуу хүн бэ гэд тэгээд бодож байсан. Тэн дээр нэг үндэс ядгуур өв соёлоо үрээ үрдээ үлүүлцгээе гэд дуулдаг шүү дээ. Хүүхдээ энэ үнд хийх юм ерөөхдөө би ерөөхдөө юу ч хийж чадаагүй үр хүүхдээ юу ч одоо өмнө нь хийсэн юм алга байна штэ гэд ингэж бодоод нэг тэгээд жоох эмзэглэл өнгөрсөн жилийн цагаан сараар том охин ирээд цагаан сарын бэлтгэл хийгээл тэгээд нөгөө цагаан эдээ нөгөө тавгийн эдээ мэдэнээс өксүүлээд амтэн хүн тийм юм хийгээд өгөөдгөө чи юм хийгээд өгөөдгөө чи энэ төр гэл ингээд яриад энэ төр гэж яхад чинь том охин тэгсэн чи ээж та энэ улсууд ингээд хэрэгцээ байна тэгээд таны хийж байгаа хийгээд үлдсэн энэ юмнуудыг чинь зааж өгөөд тэгээд одоо нэг гарын авлага болгоод энэ яг төрлөөр нь яг энийг тэгж хийн ингэж хийн энэ төргээд тийм байдлаар бичээд яачхаж нэг эмгэгтэйч тэгвэл хэрэгтэй хүндээ хэрэг болно штэ гэж хэлсэн. Тэгээд тэгсэн чинь өө нэр миний нөгөө энэ хойч үе Монгол үр хүүхдүүдтэй хийж өгөх юу ч хийгээгүйгээд харамсаад байгаа юм энэ вэ штэ гэж бодоод тэгээд зоригдсон. Тэгээд тэрүүгээрнийхэн дагуу энэ номон бичсэн. Миний номон дээр болохон дэрэг тийм дурсан цагаадаа тэрүүнтэй тэгж хийжсэн жингсэн тэгсэн энтергээ тийм дурсамж ерөөсөө байхгүй. Ер нь зүгээр л заанда яах арга нь хоолны номны хэлбэр лөө. Тийм ээ нэг хоолны номны хэлбэр лөө. Тараг хийхэд яг бид нар өөрсдийнхээ ингэж амталц дассан ингэж мэддэг тийм таргаан энэ Америкийн нөхцөлд яг тэр Монгол аргаараа тийм амттай тарга хийх вэ гэдгийг за тамин минь энэ сүүг аваад энэ дэлгүүрээс очиж аваад энэ сүүн дээр болохон дэр ингээд хөрөнгийн ингээд энэ дэлгүүрийн одоо нөгөө тослог мослог нь ийм хэмжээтэй шүүгээ бүгдийг заасан байгаа. Бүр тодорхой. Тий нэг галлон ийм сүүн дээр ийм хэмжээтэй тийм нөгөө хөрөнгө яг энэ шүү ийм хөрөнгийг тэр дэлгүүрээс очиж авж байгаа. Тэгээд ингээд найруулаад утгаад ингэж байгаа. Тэгээд температур нь болохон дэр тэд болохон дэр тэгээд хучаад тэгээд хэдэн цагийн дараа аваараа тэгээд
бичсэн тарагчин би. Одоо ямар ч хүнд л одоо ойлгохоор гарын авлага Тийм. эсвэл Одоо үгүй ерөөсөө шүү дээ. бүх юутай. Яг ганц ингээд тараг биш. Тэгээ өрмийг тэгээрээ өрмөн дээр тийм сүү аваараа дээрэс нь нэмээд одоо энэ сүүгээр дангаар нь одоо Монгол юу шиг сүү шиг шууд хөөрүүлээд юу яа нэг баг усан дээр өрөм доттойхын дайны юм болно шүү. Тийм учраас ийм битэн крем тэр нь хямд шүү. Тэг бас нэрээ бас хямдын талаар тийм ээ. Тийм шүү дээ. Бүх хүмүүст хэрэг болж байгаа юм чинь. Тэгээ ааруулаа тэгээрээ ингээ тарагчим эсээд ирэхэн дэр тэд хоног эсгээрээ эсгэхдээ ингэж хутгаараа тэгээрээ ингээ бүгдийг ингэж юу яагаад адгийн наацх нь одоо бас огт байхгүй. Энэ хийж болноор чиний архийг эсцэн харгаараа энэ ийм байдлаар миний хэрглэж байгаа одоо тогоо бүрхээр жалуурч малуурч чинь энэ шүү. Энийг ингэж яхаан дэр кимээр санагдвал энэ схем бүтцэн байгаа шүү. Одоо баг ямар ч тэнэг хүн ойлгочхоор монголоор нь ч үлсэн ойлгохоор англи монгол хэлгүй хүн ч ойлгохоор тэгээд би ийм арх гаргацсан шүү. Бүх бүтээгдэхүүн дээр ингэ бичсэн байж байгаа. Тэгээд дээрэс нь нэмээд монгол хүн байна да би нэрээ ийм хийгээд сурчихсан гэж тийм хүсэлтэй, тийм бодолтой байдаг бол энийг харж агаад одоо тэгээд хийгээсэй гэж бодоод яг энэ сэдв бүх юмнуудыг юунд англи хэл дээр орчуулсан байгаа. Тэгээд энэ номны зорилго бол би ерөөсөө Монголын хойд үедээ Монгол цагаан эдэг дэлхийн бөмбөрцгийн энэ тал хийгээд идэж байгаасаа нэг ондоошингээ яриад байдаг шүү дээ. Монголчууд Америк ийм байдлаараас болсон ондоошин амьдраасаа гэсэн хүслээр ингэж энэ дээрээ болохон дэр аав ээжтэй ах дүүтэй үр хүүхдээ зориулаагүй цагаан эдээ хийж Монгол цагаан эдэг уламжлал аргаар хийх энийг Монголын залуу хойч үедээ зориулуугээд ингэ бичсэн байж байгаа. Энэ бол тэр аав ээж мэжтэй зориулсан ном биш. Таны одоо номын байр чинь 5 сарын 17-нд хэдэн цагаас хаана болох вүлээ? Та таны номын байрын Шикагод ажиллаж амьдарч байгаа хүссэн хүн болгоно очиж болох уу? Энэ талаараа жоохон тодруулж өгөөч. Энэ номын баяр одоо энэ эрх бүтэн сайн өдөр морин цаг 11:40-с л гэж бодож байгаа. Энэ Монгол соёлын төвдөр болно. Хүмүүс хурц ирээд номын баяр дээр цагаан эдний хаамтлагаа хийн. Энэ номыг одоо би ачаад их баярлсан. Яг миний гар дээр ирсэн өдөр 4 сарын 24 байс тэр өдөр дэлхийн номын баярын өдөр байсан байлээ. Тэгсэн чинь одоо яг ингээд энэ соёлын төв дээр хийх гэж байгаа 5 сарын 17-ны энэ номын баярын өдөр Монголд байгаа номын баярт бас давхцаад сквадрын талбай дээр одоо Монголын юунууд одоо соёлоо түгээгээр номын баяраа хийх гэж байна. Их гоё баяртай байгаа. Та маань бол одоо би бол танаар маш их бахархдаг. Тэгээд юу танаар би дахин бас энэ тухай хэлмээр байна. Юу вэ гэвэл хүн бол одоо зөвхөн өөрийнхөө үр хүүхдэд одоо бид нар бол яг нарийндаа бол өөрсдийнхөө үр хүүхдийн өөрсдийнхөө төлөө л энэ Америкт ажиллаж амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл бол би танаар яагаад бүр илүүтэй их бахархаж байна вэ гэвэл та түмэн олон үр хүүхдийн төлөө зөвхөн Америкт биш энэ дэлхийгээр тархан суусан үндэс хилээ бас мартаж байгаа. Их хилээсээ холдож байгаа. Энэ хүүхдүүдэд өв соёлоо өвлүүлэн дамжуулан энэ сайхан номон суврагыг бүтээж өргөн барьж гаад чинь олон хүмүүс бахархаж олон хүмүүс танд баярлаж талархаж явах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд тандаа ийм сайхан санааг одоо зүгээр хүн ямар нэгэн юмыг санааг бол олдог. Гэхдээ олсон санаагаа бүтээж гүйцэлдүүлж гарч чаддаг нь бол их олон байдаггүй. Ийм сайхан юмыг санаа олоод бүтээгээд өв соёлоон тээсэн их номон сувраг бүтээж ирээдүйн олон үр хүүхдүүдэд үлдээж байгаад чинь маш их баярлалаа. Таны цаашдын ажил уран бүтээл, таны цаашдын их ололт их бүтээл санаа бүхэнд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Та минь улам их урт насалж залуучууд үр хүүхэд бидэндээ улам их үлгэр дуурайлтай өв тээгч болж явахын үлзээтэй өрөөлийг өргөн дэвшүүлээ. За баярлалаа. Тэр өрөөл бат сайхан олж болтугай. За баярлалаа.